Өглөө хөтөлбөртэй хамтдаа үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн цашны цагаараа танд хүрч байна. За өөрөөс дэнс гэхээр манай үзэгчид аль хэдийнэ мэддэг болсон баха. За манай өнөөдрийн зочноор өөрийн эгч маань хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. Сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За намайг хүндэтгэн өглөөний тэмдэглэлтэй урьсан та бүхэнд бас маш их баярлалаа. Өөрийн эгч маань ер нь одоо аль хэдийнэ бүжигчин гэдгээр нь бол манай үзэгчид маань таньж байгаа шүү дээ. Та яг анх яагаад бүжгийн урлагт ихтлээ дурлах болсон бэ? Хэдэн настайгаас та бүжгэлж эхэлсэн бэ? Үгүй би одоо намайг хүмүүс ингээ бүжигчин үрээ гээл тэгэхээр айгу ичээд идэв штэ. Яг үнэндээ би ч бол бүжигчин хүн биш штэ. Одоо би чинь 40 настай. Тэгээд 34 5 наснасаа л бүжиглсэн. Зүгээр л дуртай зүйлээ сонгож ер нь дуртай зүйлээр хүн эрүүл байж болт юм байна. Стрессгүй байж болт юм байна. Зовлон шаналлаасаа салж болт юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээл тэр мэдрэмжээрээ маш олон хүмүүсийг бүжгээр дамжуулж амьдралынх нь гоё замыг нь өнгөлөг болох юмсан гэж хүсэж л анх бүжгийн клуб бэнэжэлаа. Тэгээ уул нь бол би ч одоо төрийн албанд 15 жил буцалсан их зүүч мэрэгчлээ хүн шүү дээ. Тэгээд нэг л мэдсэн тэгээ хүний хобби сонирхол гэдэг сони юм. Тэгээд одоо нэг л мэдсэн чинь өөрийгөө хизээч төсөөлж байгаагүй, мөрөөдөж байгаагүй тийм л амьдралаар одоо амьдраад үе өөрийгөө гайхтаж зүгдэж шагаа гэдээ бараг тий. Одоо ингээл ерөн сонсож байхад бүжигчд бүр багасаа хичээлсэн, за бүр их жоохон бахасаа хичээлсэн гэж ярьдаг штэ тий. Таны хувьд ингээд бүжгийн спортод хэдэн настайгаас чамаагүй хичээллээ, за тууштай байгаад амжилтанд хүрч болтгоо гэдгийг ер нь өөрийнхөө биеэр үлгэрлээд явж байгаа. Яг ийм хүний хувьд тий одоо магадгүй ингээд би оройтцсон доо гэд бодоод сууж байгаа хүмүүст та хандаж ямар зөвлөгөө өгдөг вэ? Ер нь бол аливаа зүйл хүн 1% авьяас 99% хичээл зүтгэл гэж байдаг. Би 10 жил тахта одоо октод хүүхд болгоны хүсэл мөрөөдөл гой бүжиглэх юмсан, гой телевизийн эфирээр гарах юмсан, гой тайзны ард гой хувц өмсөө гарах юмсан гэж мөрөөддөг нэг ширэгч хүүхд байдаггүй байх гэж би боддог. Би ч гэсэн багтаа тийм л байсан. Тэгээл нөгөө нэг эвсэлгүй, чадваргүй тийм би дандаа гологдож явсан. Тэгээд би угаасаа тийм гэд хүүхд хүн өөрийгөө ингээ хаалтанд оруулцдаг. Тэзээч тэр тухайн оролддоггүй. Гэтэл би зүгээр ингээ санаандгүй нөгөө манай байгууллагын урлагийн хөслөг гэж болоод тэгээ тэр урлагийн хөслөг дээр нөгөө хүний ингээд нэг санаандгүй нэг хийсэн үйлдэл насан туршийн амьдралыг өөрчлөх боломжтой байдаг гэдгийг би миний амьдрал харуулдаг. Тэгээд урлагийн хөслөг болох гээд манай байгуулгын штэ. Тэгэхээр чинь нэг 28-т 30 мөчтэй авцаасан баха би чинь. Тэгэхээр 30 нас гэдэг зарим хүний хувьд надаас аюух асуудаг. Би 30 настай одоо болох уу гэж аюух асуудаг байхгүй юу. Гэтэл би өнөөдөр болцол аваад тээ. Тийм тэгээд манайх нөгөө бүжигчин ураад бид нэр ингээ бүжиг заалгуулах гад тэгээд ингээ заа нэг эмгтээчүүд нь зогсчих харж агаад нэг аль гайгүйг юм сонгоод нэг Монгол бүжиг нэг гоцол бүжиг зааж өгье гэдэг анх тэгжээсэн. Тэгэхэд чинь би яг л нэг 29 тайсан санаад байна. 30 тай ч лөө. Тэгээд заасан чинь за танд заагаад өгч та арай хөөрхөн заагаад өгвөл нэвтэйхэн бүжиглчихээр байна гэж намайг анх тэгж тэр хүн тэгж олж хараад одоо нөгөө нэг Star Dance дэлхийн аврагт явж байгаа бүжгийн клубын дасгалжуулагч амгаа огч тэр үед байсан. Тэгээд тухайн үедээ бол би тийм мундаг хүн ч гэж мэдэхгүй. Одоо ингээ харахад үнэхээр тэр хүн өнөөдөр миний амьдралыг одоо жишээл гэрэлтүүлж гисэн гэдэг юм уу. Өөр амьдралыг зааж өгсөн хүн байна. Тэгээд анх залуучдын холбооны залуучдын соёлын үеийн тайзан дээр урлагийн хөслөөр Монгол бүжиг бүжиглэж анх тайзан дээр гарч үзсэн. Тэгээ ингээд тайзан дээр гарах мэдрэмжээ одоо урлагийнхан бол мэддэг л бах те. Би яагаад чинь тэр өдөр ингээд хүмүүс чинь энгийн хүмүүс бол ингээд хөл гаран чичрээ сандардаг штэ. Тэгсэн чинь миний бүр ингээд үзэгчд харагддаг юм байлаа штэ. Нэг тайзан дээр гарчих те. Өөдөөс аягүй олон гэрэл тусаад тэгээ би ингээ ганцаараа тайзан дээр ингээ хүмүүс ингээ сууцээр хин хүн харагдахгүй гэрэл тусаад тэгсэн чинь миний бүр инээд хүрээд болдог. Би бүр ингээ амар инээгээд амар гоё. Ягаад ч тэр тайзан дээр би айгүй ац жаргалтай бүжиглсэн. Тэрнээс хойш хөөе боломж гарах юм бол бүжиглэхсэн гэдэг мэдрэмж надад төрж явсаар байгаа. Тэгээд би нэг нөгөө хүн чинь төрж мөрөөд айгүй хчин нэмээд тэгэж явж байхдаа нөгөө нэг ингээ хоббигаа олох гээд одоо ихэнх хүмүүс чинь л нэг жингээ
жингийн илүүдэлгүй бэ гэх юм бол нэг фитнес юм уу, зумба ч юм уу, спиннинг л сонгодог шүү дээ. Манай түгээмэл нь тэр байна. Тэгтэл бүжиг дуртай хүмүүс надаар дутхгүй тэгэж олон байгаа. Би чинь зүгээр л энгийн нэг жишээ байгаа байхгүй юу. Тэгэл тэгэж яваад би нөгөө нэг нүлээ фитнест явсан юм аа нэг хэсэг явсан чинь хүн чинь нэг юмд ингээд дуралдаг штэ. Дурлахгүй ам чинь. Йогт явсан чи би ч өөр айгүй тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй болохоор йогт явсан чинь арай гонхтой байна. Ерөөсөө ингээд болдохгүй. Тэгээ санаандаа явсан чи манай ажлын хажууд зөвхөн нэг юм зумба хөөрхөн жижиг хөнгөн бүжгийн клуб байхаар нь тэнд явсан чинь би бүр яг тэр үед миний хувийн амьдрал бас ингээ гэр бүлийн харилцаанаас болоод маш их би сэтгэл готролд орчихсон. Ингээд ер нь л ингээл дандаа л уйлдаг хин таан зовлонгоо яа мэдхгүй яг тэр үе бас таарсан. Тэгээ тэр бүжгийн дугууланд би явж эхэлсэн. Ерөөсө 7 хоногт 3 удаа ерөөсө ингээд одоо би тэр клуб 2 жил 3 жил баг явсан баха. Тэгээл нөгөө нэг бараг л багш нар нь 20 30 багшийн нүүр үзэж яхад нэг үүрээ бэж. Бүр нэг тийм бараг тэр клубын тавилах шиг болсон. Хүн дуртай юм гэдэг чинь тийм. Тэгэл би ингээл бараг амиа орломор ч юм уу ингээл уйлаад амар хэцүү над дөндөө байдаг. Клубдээ яваал ороод 1 цаг 30 минут ингээл бүжиглээл хөлс гараад дуу сонсоод ингээ гараад ирэнгүүт өгсөн би ямар өвчин зовлон тусцсан биш би ирүүлэн саруулан би ажил төрөлтэй би ийм гоё ягч яг дутаадсан өстө даваал гарна гэд ингээ өөртөө гоо зоригөө гараад ирдэг байхгүй юу. Тэгтэл яг манай нийгэмд өнөөдөр бид нэр стресс бухимлаа тайлдаг юм нь үнэндээ найзуудтайгаа уулзаа баарн цугаад хөтлөө уугаал арх уугаал дээл дийлийнх нь нөгөө сэтгэл гутралаасаа гарчдаггүй архинд ороод дуусж байгаа амьдрал бидний нүдэндээ зөндөө шүү дээ. Гэтэл би бүжиг гэдэг сайхан зүйлээр өөрийгөө олсноор ингээд маш гоё өнөөдрийн үрийг бүтээж чадсан. Тэгэхээр хүн болгоны бүжигчин бол гэх албагүй зүгээр хүн болгон ямар нэг их бага хэмжээгээр сэтгэлийн зовнил, стресс бухимдал байгаа. Тэр болгоны ингээ гоё бүжгээр тайлаад зарим нь жингээ хасмаар байна. Зарим нь уян хатан болмоор байна. Зарим нь эрүүл болмоор байна тий. Зарим нь стрессээс салмаар байна. Цагийг ингээ цаг 30 минут уцаа авах чахаага оронд гоё дуу сонсоод тий. Заавал бүжиглэн гэхээр караокед ороод бааранд орох хэрэгтэй юм уу тий. Тийм биш байгаасаа гэж хүсэж бүр ингээ бүжигт уралцсан юм 3 4 жил явж агаад тэгэл манай надтай хамт багшилдаг байсан. Одоо манай клубээс Саша агш гэх хүн болоо мэдтгэл ах. Саша агш маань үрэгч та ийм мундаг тий одоо ингээ үрэгч анги гэхээр л дүүрэн байдаг аяа. Би мундаг болоо биш байхгүй юу. Хүн авьяастай амар лаг бүжиглдэг болохоор хүн над дээр ирээгүй. Зүгээр л би чин сэтгэлээсээ тэр хүнийг ингээд тойлонд хараад нүдэнд нь ямар баясгал төрж ийн энэ хүн аль хөдөлгөөний ойлгохгүй байна гэд ингээд ойлгуул чансан ингээд чин сэтгэлээрээ би ханддаг байсан учраас тэр хүмүүс намайг сонгосон. Тэгээ ерөөсөө л хүн тууштай байх хэвээр хичээнгүй байх хэвээр зүгээр л та дуртай байх, авьяастай байх нэг л хувь. Тэгэхээр би одоо анх 30 настай бүжиглж үдсэн хүн шүү дээ. Тэгээ 35 наснаасаа тууштай бүжгээр яваад одоо ингээд ерөөсөө 5 жилийн хугацаанд хүн дуртай зүйлээ олох юм бол амжилтанд хүрэж болдог гэдгийг бусад амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол нэг жижигхэн лахал та. Гэхдээ надтай л хизээч төсөөлөөгүй. Би хизээч гудамжаар явж байгаад вау ингээд намайг тэрвэрж аваад хамт селфи хийгээд хүн одоо гойн ч гэдэм үү тийм олонний танил хүний мэдрэмж аавна гэж би төсөөлж байгаагүй байхгүй юу. Яг тэр амьдрал дээр өнөөдөр ингээ очичихсан байгаа. Тэгэхээр хизээч одоо би оройтцсан би болоо гэж бодож болохгүй хүсэл мөрөөдөл байх юм бол тэрнийхэн бити ичээрэ гэдгийг хэлмээр байна. Анх би нөгөө бичлэг хийгээл ингээд гарангууд энийг балаад эргүүд тийг юм. Одоо нөгөө ядж яхад өөртөө сурагтаа тий. Өөртөө нөгөө ингээд ядж яхад амин дуртайгаа учраас өөртөө ихтэлтэй юм. Хөөрхий өөртөө ихтэй сайхан юм. Да тэрийг намайг доржлоо шүү дээ. Тэгээд яг хуу тэр болгоныг бас даван дуулах сэтгэлийн тэнхээ бас амин байх хэрэгтэй. Тэгжээж би одоо тэр болгон бүүлэл тэр болгонд оромжлыг би магадгүй давж гарч чадаагүй бол би нөгөө төрийн албандаа л нөгөө цагийнхаа ажлаа хийгээл энэ олон эмэгтэйчүүдийг энэ олон хүмүүсийг гоё бүжгээр юм гоё эрүүл зам руу н оруулж чадахгүй байх байсан тийм ээ. Тэгэхээр бас манайхан хүмүүсийн би хүнд гай болоогүй л бол тийм хүмүүсийг би ямар ил дээр мухаар хараагаад оромжлоод байгаа биш тийм ээ. Ямар нэгэн байдлаар хүнд сөрөг зүйл хийгээгүй гай болоогүй чи тэрийгээ өөрөө мэдчихэл байгаа бол хийж байгаа зүйлээсээ битгий Тий би өөртөө гой таалагдж байна. Би өөртөө би
би ямар одоо жишээлбэл өөрийгөө голохгүй ичихгүй өстө нэр муундайсынхантай старынхантай зэрэгцээ дэлхийн аврагт явах гээд байгаа биш тийм биз дээ. Би тэднийг бол хүндэлдэг, хайрладаг, бүгдийг биширдэг. Гэхдээ би тэдний зиндаанд хаанч өрөхгүй. Зүгээр тэдний зориг, миний зориг хоёр өөр. Тийм учраас би заавал төгс бүжиглдэг байхаа албагүй гэж өөрийгөө одоо тайвшруулдаг. Гэхдээ мэдээч хэрэг би багш хүн, бүжигийн багш хүн гэж явж байгаа юм чинь өөрийгөө мэдээж тодорхой хэмжээнд ингээд жил ирэх тусам сайжруулад миний доор дандаа мэрэгжлийн бүжигчид байгаа. Тэдэртэйгээ хамт байхаар нөгөө нэг аянда би жилийн өмнө 2 жилийн өмнө бүжиглэжсэн бичлэгээ харангууд хүүдээ нэр ямар амилтгүй бүжиглэжсэн гэмээр юмнууд байдаг. Тийм тэгээд ямар ч хүмүүсийг тууштай байгаарай л гэж хүмүүстэй хэлмээр байна. Одоо таны шавнар дотор яг хэдэн насны хүмүүс байгаад байна? Та одоо хэдэн шавтай болсон бэ? За ер нь бол давхарцсан тоогоор бараг 1000 2000 байгаа. Тэгээд манайх чинь 5 наснаас сургалт эхэлдэг. Тэгэхээр 5 наснаас за манай хамгийн бага шав маань 4 настай байгаа. Жохон хөрхөн байгаа. 4 настай. Тэгээд хамгийн ахмад шав маань сая 63 64 хүрсэн манай. Тэгээд айгүй цоглог ихж байдаг. Тэгээд одоо жил гар бараг 2 жил явж байгаа. Тэгээд би нөгөө нэг ахмадтайгаа явхлаа нөгөө шугам бүжиг нийтийн бүжиг болохоор надад жоон сонирхолтой байна аа. Залуучуудаа явмаар байна гээл те. Би тэгддээчээс өсөрч хараагаад бүтээн сөнөөн гээл бачаатаа хийгээл Монгол бүжиг хийгээл гол нь хүмүүсийг нөгөө манай ихэнх бүжигийн клуб болохоор нөгөө нэг мэрэгжлийн тал руугаа дагнчихсан байдаг учраас дан Монгол бүжигийн клуб, дан бачаатаа ч гэдэг юм ингээд тэгээ яг тэрүүгээр нь дагнаад тэмцээн уралдаанд явахыг хүссэн хүмүүс ингээд ихэвчлэн тим клубуд байдаг байхгүй манай бүжигийн клубуд. Гэтэл манайх энгийн хүн зориулсан учраас тэр хүнийг уйдахгүй үднээс бэлээ дэнс жороод бачаатаа жороод тий. Тэгээд Монгол бүжигч ороод ингээд хүмүүсээ сонирхолтой байлгах үднээс энэ Монгол хэд чи ямар гоё бүжиг юм бэ? Бачаатаа чинь бас өстой гоё юм хэтэлэг бүжиг юм байна штэ. Чөлөөт бүжиг чинь бүр дөргөөд юм байж гэдэг юм уу тий. Бүх төрлийн бүжгийг гоё бүжиг гэдэг чинь ийм сайхан зүйл байдаг гэдгийг бас гоё ойлгуулах үднээс бүх төрлийн бүжиг ордог. Тэгээд ингээд олон талын гоё бас авьяастай болоод манайхан ч бүр бүжигтэй турлаад за тэгээ нөгөө бүжиглээлээдэг хаана гавьяага гарах вэ гэх манайхан ч тэгнэ. Тэгээ масраас нэг гоё парти гэж хөвшиж ихсэн. Улиралдаа нэг удаа хийдэг. Тэгээд тэр болгондоо гоё дресс код зарладаг. Одоо хизээш бид нэр ингээл өдөр тутамдаа бол дандаа л хар бараа хувц өмлөөл ингийн л өмсөөл нөгөө нэг богинохон шорт төрөөтэй гутал гялтсан юм чи өмсөх газар олдохгүй штэ. Ялангуяа 40 гарцсан хүмүүс бол бүр олдохгүй 40-тэй 50-тай. Тэгтэл манай 50-тай 60-тай ихч нар чинь бид нартэй нэр зэрэгцээл гоё баймаар өмсөөл саатаа хувцас өмсөөл цацагтай юм өмсөөл одоо тэгсэн чинь манайхан бүжгийн хувцсны шүүгээ гаргахгүй болоод нүд ялцах хувцс байна гэдэг аюу хөөрхөн. Тэгэхээр энэ ингээ хүний амьдралд амар гоё гэрэл гэгээ нэмдэг гоё амьдралыг нь гоё өнгөлөг болгодог стресс бухимдлаа тайлах ялангуяа Монголын нийгэм ямар байгаа вэ тий гараал төгжирдэг гараал утаагаар амьсгалдаг гэртээ очиод одоо намайг бага байхад тавган дээр боовч хэр байдаг гэсэн бол одоо битүү ширээн дээр ийм л байна штэ тийм штэ тий ингээ тий гэртээ оронгууд ширээ дүрээ ийм бүр ингээл амар гутрамаар байна штэ тий. Тэгэл энэ болгонд бид нэр ингээд гутраад яваад их юм бол дээрээс нь эд ис маань унтраад нөгөө л нэг хорт хавдлаа өвчлөл гэл ингээл стрессээс болоод ерөөсөө өвчлөл бүх юм нь эхлэл тавигддаг. Гэтэл тэр болноос ингээд хүмүүс нэг далдгаасан юм нэг ийм нийгэм хэцүү байхад л нэг л ад жаргалтай бүжиглсэн юм ингээд дандаа нэг хөнгөн харж өгөндөг шөмжилдэг хүмүүс байдаг. Гэтэл энэ дээр сэргээрээ хүмүүсийн сэтгэл зүг маш их хэмжилдэг. Би тэр сэтгэл зүг эмчилдэг шүү гэдгийг л ойлгуулах гэж аюу хичээж явдаг. Тий. Одоо гэртээ сууж байгаа ээж нар маань бас ерөнхийдөө сэтгэл готролд аюу хавтаад байна гэж яриад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр гэртээ сууж байгаа ээж нарын хувьд ч гэсэн ер нь боломжтой аюу бүжгээр хичээлдэг шүү дээ. Би нөгөө аль болохоор энэ гол нь ингээд нэг юм нөгөө олон хүүхэд гараад тий тэд нар чинь ингээд өөрийгөө харахад тий. Нөгөө хүн харахад ингээд гэр нь ингээ илэг бүтэн гоё байр савнд амьдрал амар олон хүүхд шагналдуулаад байж байгаа юм шиг боловч тэр хүнд найз нөхөд байхгүй болсон хамт олон байхгүй болсон нөгөө л нэг хүүхдүүдээ нэг нарай гараас гарч дахиад хүүхд гараад ингэсээр л 10 хэдэн жил ингээд хүүхд гаргаад гэрт байцсан миний орчин тойрон найз нөхөд зөндөө байна. Тэгэл тэднийг ингээ харахаар ингээ хаяал нэг тэдэртэйгээ нэг одоо бүгд хувь хувийн амьдралаа хөөцөн тэр болгон бид нар уулзч учраад заргал зовлонгоо яриад чадахгүй. Тэгээд яг ингээ тэдний ингээ найзуудаа харахаар яг гутралд орсон. Тэнгүүт одоо нэг том хүүхэд нэг дүүнрээ нэг хардаг болсон тийм нэг цаг 30 минут л нэг цаг зав гарах хэмжээний тэд нар бол ажил хийж чадахгүй
Тэгтэл өнөөдөр манай клуб дээрх юм бол аль хэзээ хамт олон болцсон. Аль хэзээ бие биенийхэн жорголж авсан, хуваалцдаг болцсон тий. Уу гашуу тохиолдолд ангиараа гүйж жоод мөнгө нийлүүлээд өгдөг. Баяр болоход ангитаа ирээд аагаа хүлээгээд тоортой хүлээдэг тий. Тийм гоё хамт олон бүрдсэн маш олон ээжүүд байдаг. Тэгээд аль болохоор нөгөө нийгмээс тусгаарлагдсан байгаа сэтгэл готролд орсон байгаа эмэгтэйчүүдийгээ хамруулчихсан гэж боддог. Тэнгүүт тэд нар чинь бас эдийн засгийн хувьд бас хэцүү шттэ тэр олон хүүхдээ. За энд ингэж яхаар нэг хил мах аваад тавьчих юу бүжиг таанц гэл ингээл хоошин тавьж байгаа бол биш юм аа тий. Хүүхэд ээж аз жаргалтай бол дагаад хүүхдүүд аз жаргалтай, гэр бүл нь аз жаргалтай. Над руу зөндөө эрэгтэйчүүд нөхрүүд над руу баярлаа гэж ярьдаг штеп. Тий манай ихнэр ингээл ажиллаа тараал ирэнгүүд амар л ууртай, бухимдалтай өдөржин гэрийн ажил хийгээд хүүхдүүдтэйгээ шаагилдаад ахаар чинь хүн стресстэй штеп. Тэгээл юм ганц чаддгаар нөхөртэй уураа гаргадаг. Яг эндээс ингээл ярих юм бол нөгөө гэр бүлж ойлголцоо ойлоо. Гэр бүлээс халалт хүртэл үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ээж хүн, эмэгтэй хүн гэдэг гоё энергитэй, гоё эрчимтэй, гоё аз жаргалтай байх юм бол дагаад хүүхдүүд нь манай ихнэртэй би бүр бүжгээ заримдаа таслан гэхээр нь юу яриад байгаа ингээ хөөгөө явуулдаг болсон. Бүжигтэй явуу гэ тий. Тэгээд манай ээж юу бүжигтэй явснаас ямар ч уургүй болсон, дандаа инээдэг болсон гэл ингээд гих мөрчлэн ингээ гэр бүлийн уур амьсгал хүртэл ингээд өөрчлөгдөж байгааг харахад надад үнэхээр гоё байдаг. Тэгээ яг энэ эрчмээрээ маш олон гэр бүлийг гоё аз жаргалтай илүү бүтэн байлгаж чадсан тий. Би чи өөрөө бас өртөлгөөсөн эмэгтэй. Яг тэр болгонд ингээ туулаа явцсан учраас хүн чинь нөгөө туулцсан амьдралаа хүн эндээс чи ингэдэг юм бэ гэж ухаардаг. Тэгэхээр би одоо ингээл ганцаараа үр хөвгтөө өсгөж явах ганцаараа хэцүү. Дуртай зүйлээ олох гэхээр эдийн засгийн хувьд хэцүү ч гэх юм уу. Тэгээд тэр болгоныг одоо одонтой ээжүүдтэй 30% амьдрал байдаг. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хараад ээжэдэг ээжүүд маш их байдаг. Байдгийн бэ лээ. Хүн өөрөө дотор нь орохоор мэдэхгүй тэгээд над руу холбогдоод би тэдний хүмүүстэй мэдэрсэн. Тэгээд ихэнх нь аауд нь хаяавцсан. Өртөлгөөсөн ээжүүд хөгжлийн бэрхшээлтэй бүтэн асаргаанд байдаг хүүхдээ хараад гэртээ зөвхөн улсаас авж байгаа хэдэнд хөргөөрөө хүүхдээ асардаг. Ажил төрөлж хийлж чадахгүй тийм хэцүү юм өсөндөө байд юм билээ. Тэднийгээ хүртэл ингээм хамт олонтой болоод найз нөхдөд болоосаа гээд бүр 60% өнгөлтөөр явуулдаг. Тэгээ одоо манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ээжүүд маань найз нөхд хамт олонд олчихсан зөндөө явж байна. Одонтой ээжүүд маань манайд өөрөн байна. Тэгээд гэртээ байгаад яг тийм төрхийн дараах сэтгэл готролд орсон ээжүүдтэй зориулаад хүүхэд нь ой хүрээгүй бол 30% хямдралтай гэх мэтлэнгээр ингээд тэднийгээ яаж би энэ зааланд ирүүлэх үү, яаж би аз жаргалтай байх уу. За ингээ хямдруулчвал ирэх юм болов уу гэж ингээд ер нь явж байгаа. Тэгээд бүтэн жил одоо манай клуб чинь нэгдээд одоо яг 7 сард 4 жилийн ойн болох гэж байгаа. Тэгээд бараг 4 жил явсан шав байгаа. Тэгээд ер нь бол бүр тууштай, хичээнгүй мундаг байж байгаа шав нарыгаа одоо ийм гоё байгаагийн би яаж харилцах вэ гэжээд 12 карт буюу жил болсон шав нарыгаа байнгын 50% хямдралтай үнээр жишээлбэл явах урамшуулаар ингээл тэгэл байнгын уралдаан тэмцээн хооронд нөхцөлдүүлнэ, тайзан дээр гаргаж үзүүлнэ. Тэднэрийгээ ингээд хүн болгоны авахыг хүсдэг мэдрэмжийг аваасаа гээл аль болох хичээж байгаа. Тийм тэгээд тэр болгон маань ингээд хурж байгаа учраас л одоо өдөө зэрэгтэй бас хөрхөн амжилттай өөрийнхөө хэмжээнд амжилттай явж байгаа. Сая одоо нэг шинэ жил болохоор хүмүүс бас баяраа хуваалцгаа. За жүжигчид, дуучид ингээл бүжигчдийг бас урьдаг штэ тий. Өөрийнхөө хувьд бас нэлийн амжилттай бас нэлийн өргөдвөө гэж харсан штэ. Тийм дажгүй нөгөө хуучин бол дандаа нөгөө дуул ингээ айгүй захиалдаг. Бүжиг ер нь ингээд нэг хүн захиалдаггүй. Ер нь бол байсан. Тэгээ одоо бол 20-ийн арга хэмжээ шинэ жилийн баярууд дээр бүжиг яг ингээд нүдэрээ ингээ харахаар ямар гоё байд юм бэ гэдгийг одоо хүмүүс мэддэг болсон. Хүмүүс бүжиг гэхээр л ерөөсө тусгай хүн л хийдэг. Дууг бол бид нэр сонсоод агаад дуулж болно л гэж боддог. Хүмүүс нийгмээрээ тийм төсөөлттэй байсан. Тэгтэл өнөөдөр бүжгийн урлагийг яг ингээд нүдэрээ ингээ харахаар ямар гоё байд юм бэ гэдгийг ер нь л одоо хүмүүс маасаар гоё мэддэг болчихсон. Бүжиглэх дуртай болчихсон. Тэр хэмжээгээрээ бүжгийг ингээд өөрөө дунд нь ороод бүжиглээд үтцсэн хүн чинь ялангуяа манай шавнар багшаа манай байгууллагын шинжил болон та нарыг бүжиглэхийг урьж яах гэл ингээд гоё захиалдаг болчдаг мэдсэн учраас. Тэгэхгүй бол мэдхгүй ингээд дандаа зургатаар харж байдаг. Би ч гэсэн тийм л байсан шүү дээ. Яг ингээ бүжгийн мэрэгжлийн төвшөнд гэж ойлгоод байдаг. Тийм, тэгээд байдаг. Одоо тэгэл бүжигчдийн үзийгүүл баргийн тэнд гүйж банжуулчид л манай мэрэгжлийн бүжигчдийн тоглолтыг үзэж байгаа шүү дээ. Тэгтэл яг бүжигний тоглолт гэх юм бол бүжгийн тоглолт тавигдчихсэн юм уу ер нь?
Ер нь байхгүй шүү дээ. Тийм. Тэгтэл би нөгөө 2 жилийн яваараа манайх бүжгийн тайлан тоглолтод хийгээд дам бүжиг гэсэн үг шүү дээ. Хүмүүст нөгөө нэг сэтгүүлч найд нь манай клубт явж байгаад сэтгүүлч найзыгаа урьсан байсан те. Тэр айгүй гоо сэтгэлдсэн. Манай найз би бүжгийн клубт явж байгаа. Манай клуб гой тайлангаа тавих гэж байгаа. Би тэгээд амар зоригтой клубыг нээгээд удаагүй 2 жил болж байд шууд үйлдвэрсний соёлын захиалга маяг өгсөн заяа. Тэгээ яг корона өнгөрөөд удаагүй байсан үе яахгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд маань ингээд яг ансамбльтай аль болохоор гой тоглолтыг хийх хичээсэн. Хүмүүс болгон өөр төрлийн бүжиг. Тэгэл лидер чи анх удаа тайзан дарах хөлсөн цуваа нөгөө гой хувцас бэлдээл тэр тайзны ард тэр болгоны харахнаад аюу гой аз жаргалтай байсан аахгүй. Тэгээд нэг маад явдаг шам маань сэтгүүлч найзыгаа ураад би ихэндээ ёо мэрэгжлийн бус хүмүүсийн бүжиг гэхээр яаж одоо найзгаа бодоол очиод яаж 2 цагийг барнаа гэж би эхлээд очсон. Тэгсэн чи эхлэлээсээ төгсгөл хүртэл би огшиж догдолж бүр ингээд айгүй гоё мэдрэмж авсан ингээд айгүй гоё зургнууд аваад ийм урт нөө сэтгүүлч хүн чинь амар гоё сэтгэлээ бичээд пост оруулчихсан байсан. Тэгэхээр бүжгээр ч гэсэн хүн уйдахгүй байж болт юм байна гэдгийг бас харуулж чадсан. Тэгээд одоо 5 жилийнхаа ойг мэдгүй мөрөөдөл мэнд биелэх юм уу соёлын төвөргөө ч юм уу эсвэл UB палас ч юм уу бүр гоё тон тайз дотроо төсөөлсөн байгаа. Тэгээд бүжгийг ямар ч байсан өөр төвшөнд Монгол улсын хэмжээнд өөр төвшөнд одоо ингээд хүмүүст ойлгогдохоор хүрэж чадчаа гэж бодож байгаа шүү дээ. Манай бүжиг Монгол улс орон даяар баг сургууль болгоны урлагийн үлсгээр манай бүжигнүүд явж байгаа. Тэгээ бас нэг юмыг хараад хахад манайхан нөгөө амар өмчрөхөх юм аягүй харагддаг. Манай клубийн хувьд бол дэлгдэг хэмч манай бүжиг бүжиглж болно. Бүжгийг түгээх дуртай. Тэгэхгүй бол ингээд одоо ихэнх мундаг бүжиг клубч гаргасан бүжгээ зөвхөн тайзан дээр л хийж тэр ил мэдгүй. Тэрийг ингээд хэн нэгэн сурж мураад ингэх юм бол патенттай болохгүй гэдэг жишээний. Би эсэргээрээ бэй гэж бодсон. Яадаг бүгд ялангуяа Монгол бүжгээ бол нөгөө сургуулаар заагаа явж байгааг мэдж байгаа тий. Одоо 2 жил гарангийн хугацаанд сая 113 дахь сургууль 14 дахь сургуульд хамгийн сүүл сая хичээл дуусах юм натсан. Тэгээ нийтдээ 25,000 хүүхдэд Монгол бүжиг заасан. Тийм. Тэгээд ихэнх сургуулиуд маань нөгөө сурсан бүжгийг гоо завсарлагын бүжиг болгоо явж байгаа. Тэрийг би чи үн төлбөр рүү заагаа яваад байгаа шүү дээ. Би яаж чадах зүйлээрээ нийгэмдээ сайхан өнгөлөөр дөрөөл болох вэ гэд. Тэгээ одоо хөдөө орон нутгийн хүртэл сургуулаараа бүжиглээд гой бичлэгнүүдээ над руу явуулдаг. Тэгсэн чи одоо бүр хөх хотод манай амар байна уу гэд бүжиг бүр битүү явж илээ. Өвөр Монголд. Тэгээ тэр болгон маань ингэж гой хүсэл мөрөөдөл нь биелэж төгж агаад маш их баяртай байгаа. Энийгээ би цаашаа өстө хөлөө хууртлын нэр өвдгөө нийлэл тэгэл явна л гэж бодож байгаа шүү дээ. Бүжигчин хүмүүс ер нь хараад хахад нэлийн залуу байдаг юм уу? За бүжигийн спорт ч өөрөө хүнийг бас аягүй залуулаг байлгадаг юм уу гэж ер нь хараад байгаа шүү дээ. Тий, яг тэгдэг. Ер нь урлагийн хүмүүс аягүй гоё гэдэг чинь. Одоо намайг анаа байсан, намайг жоохон багт гэсэн чи одоо дүү болцсон байна гэл тий. Тэгээд яддаг шүү. Тийм аягүй яддаг шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг дуу хөгжим гэдэг маань одоо жишээл бид нар ажиллаа хийнгээ ингээл өөр юмны тухай бодож чаддаг шүү дээ. Ажиллаа компьютераар сууж байгаа юм. За орой хүүхдэн тэгнэ. За нөгөө очоод талах маган боовны үл юм дуусч байгаа бол за нөгөө манаач нөгөө өөр зөөлөө төлнө гэл ингээл нөгөө өдөр тутмын стресстэй юм аа ингээд бүх цаг үед ингээ хамт бодож чаддаг байхгүй хүн. Гэтэл дуулж байгаа хүн ая сонсоод дуулж байгаа хүн нөгөө өөр ширмэргээ давхар бодож чаддаг. Бүжиглж байгаа хүн ч гэсэн яг адилхан. Нөгөө гар хөлнийхээ учрыг олоо энэний дараа ямар хөдөлгөөн байгууллаа инглээ нөгөө дуу муугаа сонсоод нөгөө юмдаа нэвт орчдөг. Тийм учраас тархийг амрааж чаддаг. Тархи амраад стрессгүй байхаараа нөгөө хүн чинь нөгөө стрессээс олж л хөмсөг зангидаад ингээ дуу хөрчлээ ингээ хамаг юм чинь ингээд голтой бөгнөрөөд байгаа байхгүй юу тий. Тэгэхээр нөгөө баян ингээд нөгөө стрессээ ангижирч чаддаг тэр зүйлээр урлаг гэдэг зүйл чинь стрессээс ангижруулж чаддаг учраас урлагийн хүн гэдэг өөрийн мэдлгүй тийм бас нэг юу хөшрөдгөө бах. Тэгээд дандаа олонний өмнө байдаг. Би гой сайхан байгаагаараа хүмүүст гой энерги өгж байгаа учраас би юу муугаа автлаад юм уу? Юу муугаа навсаагаа явах юм бол болохгүй шүү дээ. Тэгэхээр би гой байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг дандаа өөрийгөө одоо цэгнэж өөртөө анхаарч авдаг учраас урлагийн хүн тийм амархан бас муухай байдаггүй, гоёор байдаг баха. Тий. За баярлалаа. Бас баггүй хугацаанд хоёлаа ярилцлаа. Манай нэвтрүүлэгт өнөөдөр ярилцаж маш олон хүнд урам зориг өгсөн болоо гэж бодож байна. Танд маш их баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөрт бас өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Энэ сайхан телевизийнхаа эфирт намайг хүндэтгэж өрсөнд бас маш их баярлалаа. Тэгээ хүмүүстээ бүгдэнд нь амжилт, аз жаргал хүсье, дуртай зүйлээ олоорой, тууштай, ууггүй байгаарай л гэж хүсье да.
За баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжлэн урьж байна. Өглөө хөтөлбөртэйгээ хамт агаар үзэгчтэй.